Сайн байцгаана уу? Маа сүгийг дэмжиж лайк болон subscribe дараарай. Одоогийн байдлаар халдвар авсан хүн 104 хүрсэн байгаа юм байна. За яагаад ингэж огцон өсөх болсон бэ гэдгсэн чинь 31 дэх одоо халдвар авсан хүн ер нь бол гол шалтгаан байсан. Яагаад ийм олон хүнд халдаах болсон бэ гэхээр ингээ хайгаад үтсэн чинь тэр хүн болохоор Шинчонжи Есүг юу гэх тийм цуглаанд явдаг, тийм сүмд явдаг хүн юм байна л да. Тэгээд цуглаан ямар учиртай юм бэ гэхээр манай Монголд одоо нэг хэдэн жилийн өмнө хүмүүсийн нэлээд шугсан, нэлээд одоо ярианы гол сэдэв болсон Солонгосын мөн гэж шашинтай нэлээд төвхтэй санагдлаа. Тэгээд Солонгосын хувьд болохоор одоо шашин шүтдэг ихэнх хүмүүсийн хувьд ихэнх хүмүүс нь христийн шашинтай байд юм байлээ. За Шинчонжи гээд энэ гаж урсгал нь хэдээ үүссэн бэ гэхээр 1984 оны 3 сарын 14-нд үүсгэн байгуулагдаад тэгээ одоо хүртэл маш идэвхтэй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм байна. За хамгийн сонирхолтой нь болохоор энэ Иманхи гэдэг нь одоо энэ шашны гаж урсгалыг үүсгэсэн энэ номлогч маань болохоор одоо нэлээд хөгшин 88 настай хүн юм байна. Тэгээд өөрийнхөө үйл хэргийг одоо үргэлжлүүлэх тийм хойч үе бэлдсэн байна л да. Тэгээд та бүхэнд одоо тэр залуугийнхаа нэлтгэлийг хүргэе. 생명도 희망도 소망도 아무것도 없는 거예요. 그는 이만희에게 절대 복종할 것을 강조한다. 어떻게 태어나게 되느냐면은 태어나기 전부터 빛이 가득 비쳤다 해서 1만만자 빛날 빛자를 서게 되었습니다. 스스로가 그렇게 산 것이 아니라 누가 이 길을 걷게 했다는 것이죠. 하늘이 이 길을 걷게 했다는 것입니다. 작은 별들이 조물조물 내려와서 같이 놀아줬다는 것입니다. Номлогчийн үйл ажиллагааг үйл хэргийг цааш нь өргөжлүүлэх одоо энэ залуу ямар ихтгэл тавьсан бэ гэхээр хэрвээ энэ номлогч маань байгаагүй байсан бол би одоо ямар нэгэн зориггүй, хүсэлгүй, амьдралгүй байх байлаа гэсэн нэг тиймэрхүү үгээр илтгэлээ эхэлж байна. Номлогчоос хэрхэн төрсэн талаар бас энэ ярьж байна. За энэ номлогчоос яаж төрсэн бэ гэхээр Тэнгэрээс яг төрхөөс өмнө Тэнгэрээс ингээд маш олон ийм одоо гэрэл цацраад ингээ оддууд амир гэлтгнаад тэгээд оддууд ингээд тэр хүнийг одоо их газар руу буулгаж өгсөн. Их газар руу одоо Тэнгэрээс хүн төрлөختн рүү илгээсэн гэсэн утгатай юм юу ярьж лээ л да. Миний бодлохоор ерөнхийдөө бол шашингүй тэгээд мохор сүсэгт ерөнхийдөө бол нэг хитэгдэггүй болохоор миний зүгээс бол ер нь байж аламгүй их сонирхолтой тийм дүр зураг юм шиг санагдаж байна. За энэ хүү шашны одоо үндсэн 3 итгэдэг зүйл нь юу вэ гэхээр за нэгт болохоор энэ номлогч одоо Иманхи гэдэг хүнийг болохоор өхөшгүй мөнхийн гэдэгт бол итгэдэг юм байна. За тэгээд хоёрт нь болохоор одоо энэ итгэдэг хүмүүс нь ч гэсэн өөртөө ер нь бол өхөшгүй мөнхийн амьдрч чаднаа гэдэгтээ бас итгэдэг. За тэгээд гуравт нь болохоор юунд итгэдэг вэ гэхээр за одоо өөрсдөнд нь итгэдэг хүмүүс олон жилийн дараа одоо өөрсдийнхөө эд хөрөнгө хамгийн ямаа өөрсдөр нь барьж хурж ирээд одоо өөртөөс нь ингээ аврал гуйнаа гэсэн нэг тийм юмд итгэдэг юм байна. Энэ шашны хувьд бас нэг сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр итгэгчдээс 12 төрлийн хандив авдаг. За хамгийн сонирхолтой хандив нь гэхээр хүн болгон 4 сая вон хандивуулдаг. За энэ нь ямар учиртай хандив бэ гэхээр өгснийхэн дараа деважинд очиод амьдрах газраа бэлтэж байгаа гэсэн тийм утгатай хандив байд юм байна. Тэгээд хамгийн сүүлд одоо энэ шашин, иймэрхүү шашны урсгалууд яагаад ер нь айгүй муу нэртэй байд юм бэ? Яагаад нийгэмд сөрөг нөлөөтэй гэж үздэг юм бэ гэхээр ерөнхийдөө бол одоо иймэрхүү гаж урсгалд итгэдэг хүмүүсийн дийлэнх нь одоо өөрсдийнхөө ажил албаасаа ингээ гарсан оюутан сурагчд болохоор сургуулаа хаях ч юм уу тэрхүү тохиолдол их байдаг. За тэгээ мөн бас нийгмийн маш их асуудлыг үүсгэдэг. Жишээ нь гэх юм бол одоо гэр бүл салах ч юм уу те одоо хүчирхийлэл гэр бүлийнхэнтэй хүчирхийлэл өгөх ч юм уу тиймэрхүү асуудал. Тэгээд хулгай, дээрэм гэд янз бүрийн тийм нийгмийн маш ноцтой асуудлыг бий болгодог. Тэгээд хамгийн ноцтой асуудал нь одоо юу вэ гэхээр одоо иймэрхүү төрлийн юм шашны гад урсгалд одоо олон жил ингээ итгэж явж байгаад тэгээд одоо энэ урсгалаасаа гарсан тохиолдолд одоо сэтгэл зүйн маш их тийм дарамтанд
орд юм байна л да. Тэгээд тийм сэтгэл зүйн маш их дарамтанд орсноосоо болоод амиа орлох тохиолдол маш их байдаг. За тэгээд одоо сүүлийн үед бас нөгөө нэг энэ Солонгосын одууд ч гэсэн бас амиа орлож байгаа нь бас ийм шашинтай холбоотой гэсэн тийм мэдээ бас айгүйх байд юм байлээ. За энэ хөвчлөрөө би юу хэлхийг хүссэн бэ гэхээр за Солонгос бол ерөнхийдөө христийн шашин маш их хөгжсөн, хүчтэй, тэгээд итгэгчдийн тооч гэсэн нэлээх байдаг. Тэгээ манай монголчууд бас Солонгост хурж ирээд одоо сүм нийгэмлэгт элцэх тохиолдол маш их байдаг байгаа. Тэгээд альва нэгэн шашинд орохынхаа өмнө ямар нэг заавал нэг хангалттай мэдээлэл авсны үндсэн дээр одоо тухайн шашинд нэг дээрээ элцээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд өнөөдрийн бичсэн бичлэг маань та бүхэнд таалагдсан бол манай сувгийг лайк дараад subscribe хийх мартваа. Баярлалаа.